хорвоо ертөнцийг хөдөлгөж байдаг маш энгийн хэрнээ агуу хүчтэй зүйл бол татах хүчний хууль юм а. Татах хүчний хууль гэдэг нь би юу бодно түүний дагуу татагдана гэсэн үг гээ. Миний нүдний өмнө байгаа бүхий л зүйлсийн түрүүнд миний бодол байсан гэсэн үг гээ. Миний бодлын дагуу бодит байдал татагдан ирнэ. Цагаан цэцгийн үр тариул цагаан цэцэг гардаг шиг би амьдралдаа юу тарина түүнийгээ хүлээн авнаа. Энэ бол хорвоогийн жам юм. Энэхүү жам ёсны дагуу хорвоо дэлхий захирагдан хөдөлж байдаг. Энэ жамаас гажиж амьдрах нэг ч хүн үгүй. Алдар нэртэй гайхамшигтай хүмүүсийг ажаад үцхэд ихэнх нь энэхүү хуулийг ухамсартайгаар амьдралдаа хэрэгжүүлэн ирсэн хүмүүс байдаг. Эргэн тойрноо хараад үзэгдэж, агуу удирдагч, бизнесийн томоохон компани, хөгжингүй орнуудын ард тэдний үзэл санаа өөрийн гэсэн үнц нь хүчтэй ухамсар байдаг. Эйнштейн, Шекспир, Ньютон, Эдисон гэх мэт дэлхийн хэмжээний алдартай агуу хүмүүс энэхүү нууцыг мэддэг байсан гэлцдэг. Дэлхийн алдартай удирдагч, бизнесмен, зураач, уран бүтээлч хүмүүс энэхүү хуулийг ашиглан өөрийн хүссэн зүйлд хүрч чадсан тодорхой болсон байдаг. Татах хүчний хуулийг хүн бүхэн ойлгож амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Магадгүй үл харагдах хүчний тухай ярихаар итгэмээргүй санагдаж байж болох юм. Гэвч бидний ухамсарч бас харагддаггүй шүү дээ. Харагдахгүй байна гэд үл оршин байна гэсэн үг биш ээ. Бидний бодол санааны туяа хорвоо ертөнц рүү илгээгдэж, хорвоо ертөнцөнд буцаагаад миний амьдралд хариу өгдөг нь тодорхой болоод байна. Жишээлбэл би гоё машинтай болж байна гэж бодох. Эсвэл надад их мөнгө орж ирж байна гэж бодох. Зэргээр ухамсарлан байнга бодвол хорвоо ертөнц төвний дагуу хариу өгнө. Татах хүчний хуулинд хүн өөрөө соронзон гэж хэлсэн байдаг. Би соронзон бөгөөд миний бодол цацраг туяа юм а. Би бодол бодоход тэрхүү бодол хорвоо ертөнц рүү урсан очино. Тэгээд ойролцоо ижил цацраг туяаг над руу татдаг. Миний илгээсэн цацраг туяа телевизийн нэвтрүүлэг шиг миний өмнө дэлгэцэн гардаг. Миний амьдралд өрнө гэсэн үг ээ. Хүн, ажил, орчин тойрон, эрүүл мэнд, эд баялаг, баяр баясгал, машин, хариглагж байгаа байгууллага гэд бүгдийг би соронч шиг татсан байдаг. Миний хамгийн их боддог, төвлөрч байгаа бүхэн миний амьдралд тохиолдно. Сэтгэлээс минь урган гарч буй бүхэн гадаад талдаа хэрэгжихийг амьдрал гэж хэлж болно. Бүх зүйл миний бодлын биелэл юм а. Миний амьдралд болж буй бүхэн гинтхэн самсрахгүй болно гэж үгүй. Бүгдийг би татсан байдаг. Энэ хуулийг ойлгож чадахгүй бол самсргүйгээр татсан сайн муу бодит байдлуудынхаа дунд амьдрах болно. Би өөрийн хүсээгүй зүйлдээ төвлөрч, өөрийн хүсээгүй амьдралыг уран дуутах болно. Татах хүчний хуулийг мэдэж байгаа ч одоогийн хүсээгүй бодит байдал гарч ирж байгаа нь юуних вэ? Хинч бай зориудаар ядуу хоосон, өвчин зовлонтой, төвөгтэй харилцааг татаж авчрах гэж бодохгүй нь ойлгомжтой. Түүний учир шалтгаан зуршил болсон далд ухамсарын урсгалыг дагаж ирсэн учраас юм а. Үндэ бид хүсч буй зүйлдээ төвлөрөхөөс илүү хүсээгүй зүйлдээ төвлөрөх нь их байдаг. Баян болохыг хүсч байгаа ч эд баялагт төвлөрөхөөс илүү одоогийнхоо ядуу байдлыг бодон ганхарч амжилтанд хүрэхийг хүсч байгаа ч амжилтанд хүрсэн баяр баясгалантай дүр төрхөө ботхоос илүү алдаа гаргахгүй хэмээн айцтай умсан байдаг. Тэгвэл энэхүү сөрөг бодлоо бид захирч чадах уу? Хүн өдөрт 50,000-аас 60,000 бодол боддог гэсэн судалгаа байдаг. Түүнээс 75% санаа зовнил, гомдол хорсол, осол аваар, айц хүчс гэсэн сөрөг бодлууд байдаг. Бид бодлын дунд амьдардаг. Ийхүү бид өөрийн мэдлгүй боддог сайн муу бодлуудын үндэс нь далд ухамсар юм а. Бидний сэтгэлд байдаг хязгааргүй эрдэнэсийн агуулга гэгдэх далд ухамсар маань хүсч буй бодит байдлаа татах гол түлхүүр юм а. Далд ухамсарын үйл ажиллагааг бид өөрсдөө удирдах болно. Өвөн сэтгэлээ тайван байлгаж, сайхан бодол бодож, сэтгэл санаа сайхан болох зүйл хийж.
инээмсэглсэн дүр царайтай байж би азтай гэж өөртөө хэлж хүсэл мөрөөдөл биелэлээ хэмээн бодож төсөөлөн бат итгэвэл далд ухамсарч дүүнд тохирсон цацраг туяаг илгээж түүний дагуу бодтоор биелэх болно. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа далд ухамсарыг эргээр хөдөлгөх батлах үгсийг хэлж бясалгая. Гүнзгий амьсгаа авч зөөлөн гаргано уу? Гүнзгий амьсгаа авч зөөлөн гаргано уу? Сэтгэл тайвширч байна. Би ч бас тайван байна. Бодол боддоор биелдэг. Би татах хүчний хуулийг ойлголоо. Би сөрөг бодлоос илүү эерэг бодол, ядуу хоосон гэхээс илүү баян тансхийг, мэдлэггүй бүдүүлэг гэхээс илүү мэдлэг ухааныг, сэтгэлийн зовнилоос илүү тайван байдлыг, алдаанаас илүү амжилтыг, уйтгар гунигаас илүү баяр баясгалыг, харанхуйгаас илүү гэрэл гэгээг, айдсаас илүү урам зоригийг бодох болно. Цаашдаа миний бодох сайхан бодлууд илүү хүчтэй болно. Үүнээс хойш миний бодох сөрөг бодлууд баг багаар суларч хүчээ алдах болно. Би одоо үе үеийн агуу хүмүүсийн хэрэглэж ирсэн татах хүчний нууцыг ойлголоо. Би өөрийнхөө амьдралыг сонгоно. Би огторгой ертөнцийн хамгийн агуу соронзон юм аа. Миний бодол миний хүссэн цацраг туяаг илгээнэ. Би өөрийнхөө хүсч буй зүйлийг татаж байна. Миний хүсч буй бүхий сайхан зүйл над руу ирнэ. Бодол бодит болно. Бодол бодит болно. Хүсэл биелнэ. Мөрөөдөл биелнэ. Би далд ухамсарын хязгааргүй хүчийг ашиглаж байна. Би өөрийнхөө хязгааргүй их боломж бололцоонд итгэж байна. Би далд ухамсараа удирднаа. Би хувь заяаныхаа эзэн мөн. Би далд ухамсараа зөв ашиглах аргыг дадлагжуулж байна. Миний далд ухамсар үргэлж сайн сайхан зүйл рүү чиглэн хөдөлж байна. Би сайхан бодол, үзэсгэлэнтэй зүйлийн үрийг тарьж байна. Миний далд ухамсарт сайн сайхан бодол, үзэсгэлэнтэй бүхэн хоримтлагдж байна. Надад сайн сайхан зүйл цугларан ирж байна. Над руу үзэсгэлэнтэй бүхэн татагдан ирж байна. Над руу сайн хүмүүс л ирж байна. Би олон хүмүүсийн дэмжлэгийг хүлээн авч байна. Миний далд ухамсар намайг эдгэж байна.
Надад эрч хүч, урам зориг, сайн энергийг өгч намайг сэргээж байна. Би энх амгалан аз жаргалын үрийг тарьж байна. Би амжилт ба хөгжил дэвшлийн үрийг суулгаж байна. Миний сэтгэл үргэлж эерэг, өдрөг байна. Би амар амгалан эерэг өдрөгийг л бодно. Миний амьдрал элбэг дэлбэг сайхан байна. Би одоо гой сайхан амьдрнаа. Надад хэрэгтэй мөнгө гарцаагүй ирнэ. Би улам азтай болж байна. Миний амьдрал өдрөөс өдөрт сайжирч байна. Би талархаж байна, аз жаргалтай байна. Миний амьдрал баяр баясгал, эд баялаг бэлхэж байна. Хязгааргүй эд зүйл эрүүл мэнд надтай хамт байдаг. Миний амьдрал итгэр найдвараар дүүрэн аюулгүй тайван байна. Бүх зүйл сайжирч байна. Бүх зүйл улам бүр сайжирч байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Хэрэгтэй хүнд нь түгээгээрэй.